Аргирийнх нь анх энэ тухай гадаад харилцааны яамны консулын газарт мэдгдсэн байна. Энэ дагуу гадаад харилцааны яамнаас Туркт элчин сайдын яамдаа мэдгдсэнээр Монгол иргэнтэйгээ холбоотой энэ хэргийн талаар тодруулгыг хийж эхлээд байгаа юм байна. Ямар ч байсан зөвцсөн залуу гэх юм болох Туркид хизээ ирсэн, хоригдож байсан газар нь хаана болох, хаанаас аргирийнхэнтэйгээ холбогдсон зэргийг нь илрүүлэхээр ажиллаж байгаа гэж байна. Одоохондоо ямар ч нэмэлт мэдээлэл олоогүй байгаа юм байна. Гадаад харилцааны яамд бол яг нь аргирээс нь мэдээлэл ирсэн. Гэхдээ одоохондоо бол овг нэрийг хэлэх боломж байхгүй. Гэхдээ манайх бол өөрийнхөө шугамар бол нэг элчин сайдын яамдаа асуулт тавьчихсан байгаа. Тодруулж өгнө үгээд. Гэхдээ тэр нэг тийм яг одоо бидэнд ийм тийм асуудал гэдэг ингээд яриад бол мэдээлэл үндэ алга байна. Ер нь бол яг монголчуудынхаа гадаад байгаа монголчуудынхаа эрх ашигын төлөв бол бид нар ханддаг байх уу? Аль бисэр бүх юм биччихсэн өгсөн байгаа. Тэгээд эх 7 хоногоос л ерөнхийдөө асуудал бол тодорхой болох байх. Тэгээд одоо Туркч одоо юу болж байгаа вэ? Одоо ямар баяр нь нэлээ? Бас нэг баяр болоод байгаа үстэй. Тэр мэр бол тэгээд хууль эмнэлтийн байгууллага тэр нь бол одоо манайхантай харьцахтаа бол удаан байгаа байх л та. Түүнээс Монгол улсынхаа иргэний төлөө монголчууд л ажилгүй яах вэ? Их сурвалжаас авсан мэдээлэлээр Монголын тагнуулын ерөнхий газрынхан аль хэдийн ажлаа эхэлсэн бололтой аргирийнхантай нуцаар холбогдож хүүтэй холбоотой асуулгуудыг тавьсан байна. Ээж нь хэвлэл мэдээлэлд ил тодгарахыг хүсэхгүй байгаагаа зарим сэтгүүлчдэд учирлжээ. Учир нь хүүг нь бусдад зуушлах гэж байсан эмэгтэй хамсаатан Монголд байж болох. Тэд олон нийтэд ил цацагдж байгаа мэдээлэлээр дамжуулан хүүг нь хууль хяналтын байгууллагын хамгаалалтанда авахаас өмнө урьдчилж олчихгүй гэсэн айдастай байгаа юм байна. Ямар ч байсан Монгол улс иргэний хайгаад эхэлжээ.